193 сая төгрөг боллоо өссөн байна. Сангийн сайд баяр цогтын орлого нь 100 саяар өсч 661 сая төгрөг төрөгчээ. Хямралын жилд жинхэнэ хүлцсэн эрхэм бол Гөвшүү зам Батбаяр 2009 онд нийт жилийн орлого нь 9 саяар тоологдож байсан бол хамгийн бага орлоготой гишүүдийн тоонд багтаж байсан тэрээр жилийн дотор орлогоо суг өсгөж 372 сая төгрөгт хүргэсэн байх юм а. Түүний компани хөрөнгө орлогын мэдүүлгийн том зайг эзэлж хувь нийлүүлсэнтэйгээ болоод 100% эзэмшдэг компанитайгаа нийлээд 20-д хүрж хамгийн олон компанитай улсын их хурлын гишүүнээр тодорхойд байна. Энэ нэвчлэн гинт хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн эрхмүүдийг хуулийнхын хардаж шалгаж эхлэх хууль батлагдсан юм а. Эрүүгийн хуулийн дээр үндэслэгүй хөрөнгөч гэдгийг их хэмжээний бол онцлог хэмжээний гэдгээс нэхлүүлж байгаа. Тийм учраас нөгөө акулууд ч бол одоо намайг авилга авсан гэдгийг нотлолтой гэж хэлж чадгаа байж байгаа. Өөрөөсөө орлогоо яаж энэ мөнгийг яаж олсон бэ? Энэ байрыг яаж авсан бэ? Энэ машиныг юунаас ямар хөрөнгөөр худалдаж авсан бэ гэдэг тодорхойлж чадахгүй бол шалгагдах тийм үндэслэлтэй болж эхэлж байгаа. Илүү нөгөө төр шийдвэр гаргах төвшөнд ажиллаж байгаа. Илүү их мэдлийг хэрэгжүүлж байгаа нийт иргэшгүүднээс нийтийн хүмүүс тэр хүмүүстэй холбоотой хөрөнгө орлогын мэдүүлэг болоод хувийн сонирхлын төслийн асуудыг илүү тодорхой болгох хэрэгтэй байна. Тэгээд тэрнтэй холбоотой ямар нэгэн байдлаар зөрчил дутагдал гарах юм бол тэрийг гэмтэргийн асуудал нь бол эрүүгийн журмаараа шийдэгдэж явдаг. Гэмтэрэгт арай тооцож болохгүй. Гэхдээ хууль зөрчил асуудал дээр нь илүү огцруулдаг байд юм. Албан тушаалтанд хариуцлага тоосдог юмыг илүү тодорхой болгож байгаа асуудал. Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан ганц үг 378 сая төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол түүний орлого нь 2010 онд навс бурж 30 саяар тоологдох болжээ. Батлан амгалын сайд асан улс их хурлын гишүүн болд жилийн дотор л орлогоо 2 дахин өсгөж 159 сая төгрөгийн орлоготой болж чадсан байна. Жилдээ 2 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн Чикэ гишүүн 2010 онд орлогоо 16 сая болтлоо өсгөжээ. Жилийн орлого нь тэр бумаар тоологдох улс их хурлын гишүүн 3 бий. Түүний нэг болох улс их хурлын гишүүн Чойжсүрэн 5 компанийн хувийг 100% эзэмшиж жилдээ 4 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилтдаг юм байна. Харин улсын хурлын гишүүн мөнх очир нь 2009 онд тэрбум төгрөгийн орлоготой гэж тайлагнаж байгаад 2010 онд орлого нь эрс багасж 9 сая болтлоо бууржээ. Энэ бол тэдний өөрсдийнх нь мэдүүлсэн хөрөнгийн хэмжээ. Үүний ард гэр бүлийнхний нэр дээр хичнээн үйл хөдлөх хөрөнгөтэй хэдий хэмжээний орлоготой байдаг нь тодорхой биш юм а.